Монгол орны эмийн ургамлыг таримжилуулах зорилготой. Ер нь одоо сүүлийн үед эмийн ургамлаа их хэрэгжилж байгаа монголчууд. Хамгийн гол нь манай зорилго бол антибиотикоос татгалзуулах зорилго. Монголчууд антибиотиконд хордож гүйцэж шít. Их орныхоо эмийн ургамлыг уух хэрэгтэй. Нилээн арших хэрэгтэй. Тийм учиртай даа мэн. 10 гаруй төрлийн эмийн ургамлыг цай гаргаж байгаа. 30 гаруй төрлийн эмийн ургамлууд яг үндсэн юугаар гарч байгаа. Одоо үе мөчний цай гэхэд Монгол орны 4 ургамлаар хийсэн. Тий. За энэ бол одоо бүрээ таньжачлаар орсон хаврын 4 сарын хаалгыг авч орсон, өнхөрийн нүдний авч орсон, 74 гэсэн ийм 4 ургамлаар хийсэн. Өрөвслийн эсрэг одоо ингээд үе мөч. За даралтны хар модны хотос өрөн банжи цайны хужиргоо. За уурчиг нэг тарган ширх хөхтэйгэд ханх чихэр өвс, лидер өвс орцсон. Зүрхний цай гэхэд Монгол алтан хундаг 7 2-оор хийсэн. Бөөрний цай гэхэд зээрг нь газрын хаг ганг 3. Чихрийн шижингийн цай гэхэд мянган уулын сүүдэр цэцэг хаврын 4 сарын хаалгыг авч нэг нь юу байгаа. Өмхий өвс гэж. Одоо шимт өвс гэж. Харин камераар нойрсуулах цаа игэл голтой. Юу, нохоох шүү. За энэ ходоод нойруулчихсан зэхмэл цай. Энэ Азийн төлөгчөө ус цагааг эвгүй шунгураар хийсэн. Игэл марал цэцэг төлөгчөө ус цөөсөө ус. Хулангийн ундаа гişүүний үндэс гэсэн. Ийм 5 ургамал.